За сайн байцгаана уу. Өнөөдөр та бүхэнд бяцхан цэрэг гээд орц кино ярьж өгье. Лайка дараа саба дараад үзээрэй. За кино маань модон дээр суух уу, голын ирэг дээр ээж нь юм угаана. Ээжээ гэдэл ээж нь хүүгээ харж инээ гэдэл гэтэл гинтэл байлдааны онгоц гарч ирэхэд ээж сандраад хүү харин самар харваад л онгоцуудыг унгаад идэг. Тэгээд доошоо хартал ээж нь байхгүй. Энэ бүхэн зүүд ээжээ, сэрээд ээжээ гэд гүтэл нэг эмэгтэй манай байшин руу явъя. Ээж нь нас барсан, тэд алсан гэдэл хоёулаа одоо явах ёстой. Германчууд чамааг олох юм бол бас алчна гэдэл сандраад гэтэл явж амждаггүй. Хүүг цонхоор гаргаад эргэж бүү хар гүүгээдэ гэдэл буудуулаад унж байгаа. Байшингийн шатаагаад хүүч ямар ч байсан гүүсээр байгаад амьд гарч байгаа харагдана. Хүү ганцаараа ойн дунд гүүгээдэл ээжээ төөрчглөө гэд уйлаад л хөөрхийн нэл хамтан гол дээрээс усуугаад гарч байтал хідэн герман зэрэг явж байгаагаас нуугдж амжина. Голын ирэг дээр гал асаж хооллоод хүүгийн нуугдж байгаа газраар могоо яваад хүү арай гэж л орилохгүй тэсэж байгаа. Ямартайч тэд яваад өглөө хүү нэг савыг нь аваад явж байгаа. Орой хариу бүрий болоод л манай жаал айгаад эхэллээ. Өлсөөд өвснөөс юм тууж идээд л гинт хажууд нь бөмбөг дэлбэрээ дуруу газар өнхрөөд л гэмтэж бэртээд л айгаад хөөрхийн минь баларч гүйдэж байгаа. Би чамаас айхгүй юу ч болсон би айхгүй гэдэл хөөрхий дөө өндөө их л айж байгаа бололтой. Зүүдэнд нь ээж нь сүү хийж өгж байгаагаар үргэлжилнэ. Нэг газар унаад унтаад өгчөө сэртэл нэг зараа байхыг хараад өргөс зараахан минь чи гүүгээд манайханд хил хүргээд өгөөч гэдэл бороо ороод борооны ус амрууга оруулах гэж үзээд зогсож байгаа тэндээ бас унтаад өгнө. Ингээд байж байтал хідэн хүн түүнийг олоод байрлаж байгаа газраа авчирдаг. Даалгавартай явж байгаа цэргүүд хүүг олоод даалгавраа биелүүлж чадалгүй буцаад ирсэн. Дарга уурлангуй харин хүүг хараад сандралдаад л ашгүй манай талынхан байдаг. Дайн бол том хүмүүсийн хүүхдүүд өргөдөж байна. Хүү сэрээд зараа танд хил хөрвүү гэсэн тиймээ зараанаас өөр хэн байх вэ гэд. Ашгүй сайн ч хүмүүс юм. Түүн сайн хандаж байлаа. Бүгд тоолоонд бэлдээд л эрхлүүлээд л хүүг өрөвдцгөөн. Ээжийнхээ нас барсан талаар яриад л уйлна. Эр хүн уйлдаггүй юм гэдэл дарга нь бүгдээрээ л хүүд үнэхээр сайн хандаж байна. Цэргүүд хоорондоо хөвгөлтөө яриа өрнүүлнэ. Хувцас ойдог цэрэг дайсанд муухай харагдаж болохгүй. Тэд намайг муугаар ярина гэдэл. Нөгөө хэд нь чамайг тэнд таньдаг хүн байх уу гэтэл байлгүй яах вэ? Дайнаас өмнө би олон орны үйлчлүүлэгчтэй байсан юм гэдэл. Нэг цэрэг нь манай агш 70 настай чи түүнтэй гэрлэхүү их гоё хоол хийдэг. Дахиад 20 жил чиний хоёр хүүхдийг төрүүлээд өгч чадна гэж байх шиг хөгжөөнтэй хэд юм аа манай хэд. Гэтэл гинтэл бөмбөг дэл бүсрээд л манай жаал дайны эмнэлэгт ирсэн нэг сувлэгч шархыг нь цэвэрлэж байгаа бололтой. Надад танк зураад өг гэдэл хэрсүүхэн золиг байгаамаа сувлагчийг Катя гэдэг хажуугаар нь шархацсан цэргүүд орж ирээд л манай золиг нилээ их юм яриад л хажууд хөвтөж байгаа цэрэг нь ярилцаад л нэг ёсондоо хүүхдийн энерги цацруулаад л яалтчгүй л хүүхэд байгаа газар арай өөр энерги бий болдгоо л доо. Манай хүнч чалчаад л эргэн тойрны хүмүүс нээх хөрхөн хүүхэдтэй яаж харьцгаа мэддэг хүмүүс ярилцаад л хэдийгээр дайнд хүнд цаг үе байгаач тэр бүхнийг мартуулж байгаа мэтэл хөөрхөн хүн нэг ямаа олж аваад эрхлүүлээд л байж байхад хүүг олсон цэрэг ахматтайгаа ирээд л ямааг эрхлүүлээд л дарга хүүтэй уулзаад л хүү тариа тарьсан өвдсөн талаараа хов зөөгөөд л эрхлээд л байгаа бололтой. Ер нь бол их халуун дулаан ярилцлага өрнөдөг. Бууг нь харъя гэдэл барьж үзээд л надад танк байгаа гэд гидсэн дээрээ зурсан танка харуулад л танд онгоц байгаа юу гэсэн байхгүй гэсэн чинь би зураад өгье гэдэл хүүхдүүд ийм хөөрхөн гин цайлган хөөрхөн байдаг шүү. Катя даргатай уулзаад хүүг үлдэх талаар хэлнэ. Хүүд хинч байхгүй аав нь дайны өмнө нас барсан, ээж нь саяхан нас барсан гэдэл бид таарна бид бүгд таарна гэдэл харин дарга нь энэ хүүхэд байх газар биш гэдэл зөвшөөрдөггүй. Яваад өгдөг. Цэргүүд хүүд их сайн янз бүрийн зүйлс авчирж өгөөд л ярилцаад л нэг сувлагч нүдэн анивал 2 хоног унтаад зэрэхгүй талаараа ярьдаг. Харин Катя хүүд санаа зовоод унтаж чадахгүй байгаа талаараа ярилцсан. Энэ бүх зүйлсийг түүнд харуулмааргүй байна гэдэл хөөрхий их л санаа зовж байгаа харагдана. Бас түүнийг явуулмааргүй байна. Тэр явбал дахиад түүнийг харахгүй, олохгүй гэдэл нөгөө сувлагч нь даргаас ахаад гуугаад үзээч л гэж байна. Максим хөөрхийн настай зэрэг нөхөр Сергеевич хүүгийн дүлдээгээч гэдэл бас л нөгөө би таарна чадна гэдэл. Хүүг хараад л сэтгэл санаа минь дулаацдаг талаар яриад л Сергеевич бас л зөвшөөрдөггүй.
Дайсны цэргүүд зүүн талаар танктаа орж ирээд манай хэд сандралдаад Катя голомтоос нэг ухаан алдсан цэрэг чирсээр байгаад л нуучанд орж ирж байгаа. Бас л зөрөгтэй байгаа шүү. Хүүг авч явах гээд машин ирсэн бол тээ. Хүү Ахмадтай уулзнаа. Манай хүүг Шишкин гэдэг. Хүүд энэ машин чамааг авахаар ирсэн гэтэл хүүгийн царай хувьс гэдэл уйлаад л хөөрхийн минь нэг модон буу түүнд өгөөд л харгалах гэдэл үзнэ. Гэтэл хүү тэврээд л уйлаад л таныг өгчөхий гэд их айсан талаараа хэлээд тэгсэн Ахмад чи миний хүү болох уу гэдэл хүүг үлдээхээр болдог. Манай хэд нэг том хувцснууд барьчаад л хүүд цэргийн хувцс хийх гээд маргаж гарнаа. Энүүгээр тайрна. Үгүй энүүгээр тайрна. Катяны готол олж ирсэн. Амар том готол наатга 2 дугаар ангийн нэг цэрэг тавиачаад жижиг болгол гэж байна. Нөгөө ойдл чинь байсан цэрэг түүнд тааруулж хувцас ойхоор болоод л үлдэнэ. За тэгээд манай хүү ээж ав гэр бүлээ зүүдлээд л байж байтал сэргээвч сэрээд цэрэг Шиншкин сэрээд байлдагч Шискийн сэрлээ гэдэл цэрэг хүн шүдэн засаад дуусах хооронд хувцас өмсдөг байх хэрэгтэй гэсэн манай хүү би аль хэдийн хувцастайгаа байна шүү дээ гэсэн ахлагч шинэ хувцсыг нь өгдөг. Хүү баярлаа. За тэгээд нэг шүдэн засах хооронд биш нэлээ олон шүдэн засааж унтардаг да. Бараг бүтэн шүдэнц. За манай шинэхэн цэрэг гараад гүйлээ. Бүгд л түүнийг өхөрдөөд л яасан хөөрхөн юм гэдэл гинт агаарын дайралт ирээд л хүүг нөхөнд нуугаад үргэлжилнэ. Дайралт дуслаа. Хүү дундуур нь Ахмадыг асууж гүгээд л Катяг асуугаад л нэг Ахмад цэрэг түүнд бүү өхлийн талаар яар сайн сайхан тэтг гэдэл цэргүүдэд орж тусал гээд оруулдаг. Манай хүү ороод цэргүүдэд ус хийж өгөөд л нөгөө хитэн чааваас гэдэл хүүг захиа уншаад өг гэсэн манай хүү уншиж чадахгүй ч хөөхөн зохиогоод л өхрөн сайн байгаа гэд аваад хайсан. Юу өхрөл гэж байна. Хажуунаас нь нэг цэрэг. Одоо танах өхөртэй болсон. Дуугуул сонс гэдэл бүгд инээлтэн. Тэгээд л бүгд минийхийг уншаад өг гэдэл хүүг уншиж чадахгүй зохиож байгаа бүгд л мэдж байгаач бүгд уншуулахыг хүснэ. Хүү хөөхөн дуулаад л тэдний уур амьсгалыг өөрчлөөд л өгч байгаа. Хүү их ажил амжуулаад ядарсан бол тэ Катяг дэрлээд унтаж байна. Катя ч ядарсан байдалтай. Манай Ахмад Катя сайн гэдгээ хэлэх гэж байтал хүү сэрээд хэлж чаддаггүй. Аав ирчглээ Катя гэдэл аль үжээ түүний хүү болжээ. Хамтдаа юм яриад л алхаад л би таны туслах болсон уу Риза ах шиг гэдэл шалгааж өгөндөө. Би энэ хувцсныхаа төлөө хүнд талархах вэ гэтэл нөгөө ойдолчин өнгөрсөн болтой. За манай хүү сахлаа усаад л сүүчүү тэгсэн 2 цэрэг ирээд болзоонд явах гэж байгаа юм уу гин. Тэгсэн би бол цэрэг хүн болцдгоо гэдэл под ярина да. Тэгтэл за тэгвэл амжилт хүсье болгоомжтой байгаарай гэд явдаг. Манай хүү Ахмад дээр ирээд л Хуарангийн журам сахиулагч тушаалаа хүлээж авахд бэлэн гэдэл хөөхөн жинхэнэ журам сахиулагч нь тэр журам сахиулагч юм бол би юу хийх вэ гэсэн. Дайн дуустал ажлаас чөлөөлөгдлөө гэдэл инээлтэн. Хөвгөлтөө хэд байгаа үсттэй. Ахмад чамд даалгах чухал ажил байна. Удахгүй шуудангийн машин ирнэ. Захиаг аваад цэргүүдэд тараагаарай гэсэн. Мэдлээ гүйцэтгэхийн нөхөр командлагчаа л гэж байна. Ахмад нүүрээ яасан юм гэтэл сахлаа авж байгаа зүссэн талаараа хэлнэ. Үнэн дээр түүнд ямар сахал байх вэ? Ахмадыг л дурааж байгаа хэрэг шүү дээ. Цэргүүд инээлдээд л бүгд л түүнд тасаж байна да. За манай цэрэг үүргээ шуурхаа гүйцэтгээд л очиж захиагаа авнаа. Захиаг өгч байгаа цэрэг чи их чухал албан тушаалтай хүн болжээ. Одоо бүгд чиний өмнө бүжиглэх болно гэсэн хүн. Яагаад л гэж байна. Цэрэг одоо харж бай гэд нэг цэрэгт хайртайс нь захиа ирсэн талаар хэлэхэд цэрэг бүжиглээд л авдаг. Тэгэхээр цэргүүдэд захиа тараахад хайртайс нь захиа ирэхэд бүжгэлдэг юм байна л та. Шишкин гэдэг нь зүгээр л тэгж нэрлсэн жинхэнэ нэр нь Сережо юм байна шүү. Захиагаа тарааж дуусаад нэг цэрэг хайртайс нь захиа ирсэн бол та бүжиглэх хэрэгтэй гэдэл нөгөө цэрэг нь бүжиглээд л захиагаа авдаг. Хүү баярлаад л хамт бүжиглээд л хөөхөө. Хүү ойд ганцаараа явж байна. Дурангаараа дурандаад л тэгж яваад өвсөн нуугдах хүнийг олж хараад буцаж ирээд цэргүүдэд хэлдэг. Бохол дотор нэг хүл хөдлүүд байсан гэдэл. Чи итгэлтэй байна уу гэсэн тийм л гэж байна. Цэргүүд шалгахаар явна. Би аль бохол гэдгийг нь мэднэ гэдэл явцгаана. Цэргүүд нөгөө газар ирлээ. Хүүг дагуулсан. Хүү тэр дундхан гэдэл хүү зүгээр төсөөлсөн байх гэсэн юу ч гэсэн шалгаад үзье гэдэл. Хуучин орс аргаар шалгацгаая гэд бохлыг шатаад л доороос нь 2 ч хүн гарч ирээд л буудал заадал зодолтоод бариад авдаг. Хүү яваад нэг цүнх олоод эртэл холбоо байдаг. Дайсны тагнуулуудыг барьсан байдаг. Цэргүүд дундуур нэг цэргийн нэрийг дуудаад захиаг нь өгөх гээд гэтэл настай цэрэг барьж аваад байхгүй болсныг нь хэлдэг. Хүү малгайгаа аваад эмгэнэл илэрхийлнэ. Хүүгийн 2 тагнуул барьсан талаар гавьяаг ярилцаад байж байтал хүү ирээд надад бовчорын мөрдөс галаар туригдаг буу хизээ өгөх юм гэдэл тэгсэн чи том болохоор авнаа гэдэл.
Хүү даав нь тайлбарлаж өгдөг. Хоёулаа Катя эгч дээр очие. Тэр надад үргэлж санаа тавьдаг. Бас таныг шархатлаа гэхэд уйлсан гэдэл хөөхөн хувийн нууц байдлаар шивнээд л хэлдэг. Тэгээд Катя дээр очтол Катяд өөр нэг цэрэг цэцэг өгөөд л жаах эвгүй байдалтай байхыг хараад Ахмад яваад өгдөг. Хүү Кашия дээр аав хамт ирсэн гэдэл эргээд хартал явцсан байдаг. Манай хүн улаан гал дундуур сум зүүцэн л явж байдаг. Игор Максимич сум авчирлаа гэдэл Максимич хүүмэн амаа том ангааж яв, чих баг дүлээр нь сайн тонгоож яв гэд сум авчирсанд баярлалаа. Нүхэн байрлууга буц гэдэл тушаагаад явуулдаг. Байрлууга эртэл холбоон тасарсан нэг цэрэг залгахаар гардаг. Хүү араас нь дагаад өнөөх цэрэг холбохын даваан дээр буудуулаад унтсан. Хүү ахаа надад хэлээч яах ёстой хооронд нь холбо гэж хэлээд өгчдөг. Хүү харин баатарлагаар холбоог залгаж нэг юм холбоо тогтоож галыг зогсоолгодог. Үнэхээр зөрөгтэй хүү байгааз хүү шүүн нэг цэрэгтэй гал тойроод юм ярьж суунаа, дайснаа ялаад бүх юм сайхан болох талаар ярилцаад хүмүүс яагаад гэрэлдэг талаар асуугаад ах хүү хариулнаа. Хүмүүс гэрлээд нэгэндээ хайртай болно. Тэгэд байнга хамт байхын тулд гэрэлдэг гэдэл. Гэхдээ хайр заримдаа өвтгөн бүр хоолноос гаргадаг гэдэл. Хайр сэтгэл гэрэлтийн талаар нэлээд их ярилцдаг. Гэтэл хүү Катя дээр ирснээр Ахмад өвдсөн хоол ундаа идэхгүй байгаа гэдэл. Худлаа яриад Катя яасан ийсэн гэдэл. Хүү манай хоёрыг л бүтээчих гээд хин намайг өвдсөн гэсэн юм гэтэл хүү зогтцдаг. Ахмад би юм идэж байгаа зүгээр байгаа гээд. Наашаараа зогсож байтал Катя гараад явцдаг. Ахмад мэдлгүй үлдээд гайхаад араас нь гүйдэг. Сургаалтай нохоонууд хараад хүү хөөрөөд баярлаад ард нь суугаад хөллөөд явдаг. Гэтэл гинт нэг амтан гарч ирээд нохоонууд хөөгөөд минтээ талбай руу ордгийн даваан дээр мотоциклаар хөөж зогсоодог. Үхэнгээ л алдна. Энэ хооронд Ахмад Катягийн араас явсаар байж очоод ямар ч байсан ээрч муурч байгаад л чи Сережогийн ээж болох уу гэд ямар ч байсан тойроо утгаарч болов сэтгэлээ илчлээд л авдаг. За тэгээд мэдээ ирээд маргааш бид хөдлөх нь модон бууга барьсан цэргүүд араас нь дагаад л бүгд хаашаа ч юм явж байгаа бололтой. Нэг айлд орж ирээд тоолцай болоод сууж байтал голд нь нэг нүх байгааг хүү хараад энэ юу вэ гэтэл өвөө Германы бөмбөг байгаа. Байшин цоолоод ороод ирсэн бөмбөгийг авалгүй дээгүүр нь битүүлсэн л юм байна л да. Манай хэд сандралдаад л гарч байгаа юм. Бас л сайхан гарууд байгаа юм шүү. Тэгээд бөмбөгийг нь ямар ч байсан аваад цаашаа хөдлөж байгаа. Машин дээр суугаад уугаараа тоглоод явж байтал гинтэл бөмбөг дэлгэрээд үхэнгээ л алдана. Резо ах нь өнгөрчдөг. Ахмад ямар ч байсан амьд. За тэгээд ямар ч байсан цаашаа цуваагаа хөдлөөд генерал нь байгаа нуувчанд ирээд генералтай уулзаад зогсож байтал хүү орж ирээд л даалгавраа гүйцэтгсэн одоо юу хийх вэ гэсэн цэргүүдийн хувцас бүрэн бүтэн байдлыг шалгагээд явуулдаг. Манай хүн очоод бүгдийг нь жагсаагаад командлаад алж өгнөө. Тэгээд бүх уранхай гуталтай цэргийн нэрийг нь генералд бичиж авч ирээд өгдөг. Хамгийн эхний хангамжаар авахар болоод бас аавыгаа Катятай гэрлүүлэх зөвшөөрлөх хүртэл генералаас авчдаг. Хөөхөн золиг байгаа. Хүүгээ дагуулад гадуур алхнаа, шагнуулах болсон талаараа ярилцаад л хүү баярлаад л шагнуулж байгаагаа төсөөлөөд л алхаж байтал гинтэл бөмбөгдөлт ирээд Сережог нэг нуувчанд хийжээд Ахмад өөр нуувч руу гүйж яваад яг бөмбөгөнд оногдоод модон дарагдчихдаг. Хүү ааваа би гарганаа таны гэдэл даанч дийлдэггүй. Тэгээд л Игор Максимич дээр очиж хэлээд цэргүүд гаргахаар явна. Катя ямар ч байсан амьд сая ухаан орлоо гэдэл хүү уулзгаар орлоо. Аавыгаа хараад уйлаад аав нь нүдэ нэгээд чи гимтэйгээ биздэ гэдэл битгий уйл эрчүүд уйлдаггүй юм гэдэл хүү нусаа арчаад уйлахаа болж байгаагаар цэргүүд замд гарч байгаагаар дайны тухай гунигтай ихшлэж байгаагаар киноман төгсдөг. За нэг ийм хөөрхөн зоригт хүүгийн талаар түүхийг та бүхэндээ ярьж өглөө. Лайк, саб дарахаа мартва. Дараагийн киногоор уулзцгаая.